Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн цахим сургалтын төвөөс үзүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлт ээлжид хичээлийн хөтөлбөрийн зочин багш, боловсролын ерөнхий газрын багш ажилтан, байгууллагын хөгжлийн газрын газар зүйн багшийн хөгжил хариуцсан арга зүйч, мэрэгжилтэн, нямсрун. Хуурай газар дахь уур амьсгалын өөрчлөлтийн баримтууд ээлжид хичээлийн танилцуулга, зөвлөмж. 7 дугаар ангийн газар зүйн хичээлийн жишээн дээр. Сайн байна уу? Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх баримтууд буюу дараагийн хичээлийг танилцуулж байна. Хичээлийн хувьд газар зүйн 7-оос 9 дугаар ангийн агуулгатай холбогдно. За энэ дундаас 7 дугаар ангийн агуулгатай шууд холбогдож байгаа тул 7 дугаар ангийнхаа суралцахын зорилтуудтай холбон танилцуулъя. За хичээлийн үргэлжлэх хугацаа 40 минут байгаа. За энэ хичээлээр суралцахын гол үр дүн бол дэлхийн уур амьсгал сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж байгаа талаар баримт нотлохоонуудтай сурагчид танилцнаа гэсэн үр дүн байна. За эндээс хичээл эхлүүлэх буюу сэтэлжүүлэх хэсгийн дараах хоёр ялгаатай байдлаар эхэлж болно. За эхлээд уур амьсгалын хувьд улирлын ялгаатай байдаг бүсэд амьдардаг хүүхдүүдэд зориулсан асуулт. Нөгөө талд улирлын ялгаагүй газар амьдардаг хүүхдүүдэд зориулсан асуулт байгаа. Манай орны хувьд бол улирлын ялгаатай учраас эндээс нэг асуултыг сонгоно, дараах алхмын дагуу хичээлийг эхлүүлж болно. За нэгдүгээр алхам бол цаг агаар ба уур амьсгалын ялгааг илрүүлэх байгаа. Үүний тулд сурагчдыг хоёр ялгаатай хэсэгт хувааж хичээлийг эхлүүлэх санаа байна. Өөрөөр хэлбэл ангийн бүх сурагчдад тангимдаа уур амьсгал гэж энийг хэлнэ, цаг агаар гэж үнийг хэлнэ гэсэн ялгаатай байдлаар хуваагдаж хичээлд оролцоно гэсэн үг. За үүнд оролцохын тулд тодорхой баримтуудыг өгсөн байгаа. За жишээлбэл 5 сарын 6-нд бороо ордог. Энэ уур амьсгал уу эсвэл цаг агаар уу гэдгийг хүүхдүүд ялгана. Эхний баримтыг харуулхад хүүхдүүд сонгосон хэсэг дээр очиод ялгаатай байдлаар самар дээр харуулж байгаа энэ жишээнүүдийг ялгаад зогсоод байна гэсэн үг. За Герман улс бол хүүтэй ор юм аа. Энэ цаг агаарыг илэрхийлж гинөө, уур амьсгалыг илэрхийлж гинөө гэдгээр ийм байдлаар хүүхдүүд маань тодорхой хоёр хэсэгт хуваагдана. Үүнийхээ дараа цаг агаар гэж яагаад үтсэн, уур амьсгал гэж яагаад үтсэн бэ гэдгээ тайлбарлана. За энэ бол дараагийн алхам байна. Энэ үйлдэлүүдийг хэд давтсны дараа сурагчид уур амьсгал ба цаг агаарын талаарх эхний ойлголтыг авч яана гэж үзэж болно. Уур амьсгал ба цаг агаарын ялгааг ойлгохын тулд хүүхдүүдэд илүү ойлгомжтой жишээ нэрлэж болох юм. За жишээлбэл уур амьсгал бол ямар хувцсыг худалдан авах вэ буюу удаан хугацаанд хэрэглэх зүйлсээ худалдан авахыг тодорхойлж болох бол маргааш ямар хувцс өмсөд гарах вэ гэдэг нь цаг агаарыг тодорхойлж болно гэсэн ийм энгийн жишээнүүдээр 7 дугаар ангийн хүүхдийн төвшөнд цаг агаар уур амьсгалын ялгааг ойлгуулж болно. Хичээлийн үндсэн хэсэг буюу 1-р алхам сурагчид өмнөх үйл ажиллагаанаас цаг агаар бол хурдан өөрчлөгдөж байгаа зүйл юм байна гэдгийг ойлгоод авсан буюу тэрийг мэдсэн байх хэрэгтэй. За үүний дараагаас яагаад өөрчлөгдсөн бэ гэдэг асуултуудад хариулна. За тодорхой баримтууд дээр ажиллана. За алхам 2 дээр энэ A1-1 гэсэн дасгал ажил байна. Ажлын хуудас үүнийг сурагч бүрт хичээлийн төгсгөлд гүйцээж буюу энэ дээр тэмдэглэж хийсэн байхаар тарааж өгнө. За үүний дараагийн алхам бол 4 гишүүнтэй багуудад хувааж тодорхой баримтуудыг өгж байгаа. За жишээлбэл сүүлийн 20 жилийн дотор дэлхийн дундад температур хэрхэн өөрчлөгдсөн юм бэ? Дэлхийн гадаргадах хурд хундасны хэмжээ ямар байгаа юм бэ гэдэг юм уу? Эсвэл мөсөн бүрхүүлийн хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ гэсэн баримтууд байна. Эдгээр баримтыг сурагч багаараа ажилласны дараа өөрийн дүрийг бас хуваарлж өгсөн байгаа тийм ээ. Сурагчдад юу өгж байна вэ гэхээр уур амьсгалыг судалдаг судлаач хүмүүс. За эсвэл фермерүүд юм уу? Хар салхийг судалдаг судлаачид болох юм уу? Гал сөнөөгч болох юм уу гэж тодорхой дүрүүдэд хувааж өгөөд энэ ажлын хуудас дээр ажиллуулах байгаа. За тэгээд ажлын хуудаасаа тухайн дүрд оногдсон хүн ямар зүйлийг олж мэдээд түүнийгээ багцлаад өгнөж чадаж байна вэ гэдгээ ажлын хуудсан дээрээ бичгий. Жишээлбэл хамгийн ихний өгсөн ажлын хуудас дээрээс сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхийд даяараа дулаарсан байна гэдгийг олж хараад хүүхэд ажлын хуудсан дээр тэмдэглэж болно гэсэн санаа. Ийм байдлаар хичээл үргэлжлэнэ. Төгсгөлийн алхамд нь баг тус бүрээс оногдсон дүрийнхаа дагуу энэ ажлын хуудас дээрээ товч тодорхой дүгнэлтүүдийг бичиж түүнийгээ ангид хуваалцсан. Нийтдээ тэгэхээр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой
15-аас илүү баримтыг сурагчид ангидаа хуваалцсан байхаар харагдаж байгаа. За ингээд хичээлийг дүгнэхийн тулд шинжлэх ухааны баримт мэдээллүүдийг тодорхой их сурвалжуудаас одоо оновчтойгоор сонгож авах хэрэгтэй юм байна гэдгийг бас тодруулж өгнө. Ягаад гэхээр энд хичээлд өгсөн байгаа баримтууд маань өөрөө албан ёсны их сурвалжаас тодруулсан баримтууд байгаа. Энд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дата мэдээллийг цуглуулах албан ёсны сайтууд, за мөн ЮНЕСКОгийн сайтууд зэрэг сайтуудаас авсан байгаа. Тэгэхээр хүүхдүүд дадлага ажиллах явцдаа энэ мэдээллийг санаас авсан бэ гэдгийг анзаарч дүн дээр ажилласан байх хэрэгтэй. Хэрвээ үгүй байвал багш үнийг тодтогхон хэлж хичээлийг дүгнэж өгөх юм аа. Тэгэхээр эдгээр баримтуудаас уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж байгаа юм бэ гэдгийг хүүхдүүд мэдээж авсан, энэ талаар мэдээлэлтэй болсон байна. За дараах их сурвалж мэдээллүүдээс нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой байгаа. Өмнөх цуврал хичээлүүдээс мөн энэ гарын авлагыг тодорхой танилцуулсан.